Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдөр айлгуурын бутархайг хураах, өчөх хуваах гэсэн бүлэг сэдвийг давтаж үзье. Хичээлийн маань зорилго 2020 оны 12 дугаар сарын 11-ний теле хичээлээ баттгах сурах бичгийн бодлого бодох. Хүртүр хуваарийн ядаж нэгэнд нь хувьсаж орсон бутархайг айлгуурын бутархай гэнэ. Б-ний 5 айлгуурын бутархай. А-гаас асхан X-ний 2 айлгуурын бутархай байна. Y-гээс асхан 2-ыг хувахан Y дээр нэмэх нь 1 айлгуурын бутархай. 7А-г хувахан А дээр нэмэх нь 1 айлгуурын бутархай байна. 2 Б дээр нэмэх нь А-г хувахан 3А айлгуурын бутархай байна. Айлгуурын бутархай үйлдэлүүд нь энгийн бутархай үйлдэлүүдтэй ижил дүрмтэй. За энгийн бутархайг хураахдаа 84-ний 36-г хамгийн их ерөнхий хуваагч нь 12 учраас 12-ыг үржих нь 3, 12-ыг үржих нь 7 гэж задлж бичье. 12 маань 12-тай хураагдаад 7-ны 3 гарч байна. За тэгвэл айлгуурын бутархайг хурааж үзье. 5А квадратыг хуваасан 3А. А квадрат гэдгийг А-г үржих нь 5А, 3А-г А-г үржих нь 3 гэж бичье. Хоёуланд нь А гэсэн ижил үржээр байна. Хураалаа. 5А-г хуваасан 3. 10X-ээс асхан 15-ыг 5-д хуваая. Хүртүр маань 10, 15 хамгийн их ерөнхий хуваагч нь 5 учраас хаалтны өмнө гаргачвал 5-ыг үржих нь 2X-ээс асхан 3 болно. Хуваах нь 5. 5-ыг 5-д хурааж болно. Хураалаа. 2X-ээс асхан 3 гарна. За үржүүлэх үйлдэл. Энгийн бутархай дээр 2-ны 1-ийг үржих нь 3-ны 5. Хуваарийг хуваараар хүртүрээр үржүүлдэг учраас 5-1-ийн 5, 2-3-ийн 6 болж байна. Айлгуурын бутархай. X-ийг хуваасан 3-ыг үржих нь Y-ийг хуваасан 7. Мөн энгийн бутархайтай ижилхнээр сэтгэж X-ийг X-ээр үржүүлнэ 3. X, Y хуваасан 3, 7, 21. 3-ыг хуваасан 14 үржих нь 7-г хуваасан 9 гэсэн бутархай. За энэ бутархай дээр хүртүр хуваар байна. Солбож харна. 7, 14, 2 хураагддаг. Хоёулаа 7-д хураагддаг учраас хураана. 3, 9, 2 хоёулаа 3-д хураагддаг. Хураалаа. Хураагаад гарсан дагуу үржүүлбэл 6-ны 1. Т-г хуваасан 5-ыг үржих нь 10-ыг хуваасан 3-тэй гэсэн айлгуурын бутархай байна. 5, 12 маань хоёулаа 5-д хураагддаг тоо. Хураалаа. Т-г Т-д нь хураагаад үржүүлбэл 3-ны 2 гарч байна. За сурах бичгийн дасгал 20. Хуваах үйлдэл. 7-ны 1-ийг хуваасан 14-ний 5. Хуваах үйлдэлийг хийхдээ хуваагдагч буюу 7-ны 1. 14-ний 5 гэдэг маань хуваагч. 14-ний 5 маань 5-ны 14 болж хүртүр хуваар нь байраа солиод үржих болсон байна. Цаашдаа багш нь хуваагчдагчийн 1-р бутархай, хуваагчийн 2-р бутархай гэдээ яриад явъя. Эхний бутархай хэвээр нь бичээд 2 дахь бутархай хүртүр хуваарийн байрыг сольж үржүүлнэ. 7, 14, 2 маань хураагдлаа. 5-ны 2. За 4-ийг хуваасан 25 хуваасан 14-ийг хуваасан 15. Эхний бутархай хэвээр нь бичнэ. 2 дахь бутархай хүртүр хуваарийн байрыг солиод үржүүлсэн байна. 25, 15 хоёулаа 14, 4 Е-тэй хураагдсан 4-ийг 14-д хураана. 25-ыг 5-д хуваалаа. Хоёулаа 5-д хураагддаг тоо. Үржүүлбэл 35-ны 6 гарчээ. Сурах бичгийн 21-р бодлого байна. Байсан байна.
Бутархайг хураах. За бутархайг хураахтаа сурагчдын хамгийн түгээмэл гаргадаг алтааг багш нь авч үзсэн байгаа. А квадратаас асхан АБ хуваахан А квадратаас асхан Б квадрат. Хүртэр хуваар маань олон гишүүнд хэлбэртэй байна. За үүнийг хүүхдүүд шууд хараад А квадратыг А квадратад хураая. Б-г Б-гийн хоёр зэрэгтэй хураачихыг гэж үзээд энд нэг үлдсэн асхан А квадрат хураагдсан учраас нэг үлдсэн энд Б-гийн нэг зэрэг үлдсэн гэж боддог. Тэгвэл үүний зөв бодолт нь эхний илэрхийлэл байна. Хуваарьт нь А гэсэн ижил үржүүр байгаа учраас хаалтны өмнө гаргачвал А-гаас асхан Б үлдэнэ. А квадратаас асхан Б квадрат гэдэг маань квадратуудын ялгуур гэсэн нэгдүгээр адилтгал байгаа учраас А-гаас асхан Б А дээр нэмхэн Б болж задарна. Үүнд А-гаас асхан Б А-гаас асхан Б ижил үржүүр байгаа учраас энэ хоёрыг хураачвал А-г хуваахан А дээр нэмхэн Б болжээ. Айлгүүрийн бутархайг хураах гол зүйл бол ерөөсөө л үрчигдэхүүн болгон задлах хүртэр хуваарай. Сурвалжгийн 22 дугаар бодлого байжээ. За яагаад энэ алдаатай ойлголт вэ гэдгийг багш нь тоон дээр тайлбарлаж үзүүлье бодит тоон дээр. 20 дээр нэмхэн 5 20-оос асхан 15. За эхнийхтэйгээ адилхан сэтгээд 20-ыг 20 хураачихъя. 5 15 хоёрыг хооронд нь хураачих. Тэгвэл энд нэг үлдэнэ, энд нэг үлдэнэ. 20-ыг 20 дуваагаад 1, 15-ыг 5 дуваагаад 3 үлдсэн гэж бүтье. 1 дээр 1 нэмбэл 2, 1-ээс 3-ыг асвал хасах 2. Тэгээд 2-ыг хас 2 дуваахаар хасах 1 гэрсэн. За дараагийн арга нь 20 дээр 5-ыг нэмбэл 25, 20-оос 15-ыг асвал 5. 25-ыг 5 дуваагаад 5 гарч байна. Энэ бол зөв бодолт гэдгийг хүүхдүүд маань хараад шууд ойлгож байгаа. Энэ хариу маань эндээс өөр гарсан байна. Тэгвэл энэ нь буруу хариу байж таарлаа. Яагаад ийм алдаа гарсан бэ гэвэл нэмэх хасах үйлдэл байхад энэ хоёр 20 гэсэн тоонуудаа хурааснаас л болж алдаа гарчээ. За дараагийн жишээ 5x кубыг хуваахан 8x-ийн 4 зэрэг y хуваахан 25x квадратаас асхан 50x кубыг хуваахан 4x куб. За энэ энгийн бутархай хуваах үйлдэл байгаа учраас эхний бутархай хэвээр нь бичээд хоёр дахь бутархай хүртэр хуваарийн байрыг цэлье. За одоо үржүүрийн солбож хураагдах бутархай байвал хураана. За 25 52-оос 25-ыг хаалтны өмнө гаргаад x-ийн 2 зэрэг x-ийн 3 зэрэгээс хамгийн бага зэргийг хаалтны өмнө гаргаж өгөх ёстой. 1-ээс хас 2x болсон байна. Энэ 5 25 хураалаа. 4x кубыг 8x-ийн 4 зэрэгтэй хураагаад x-ийг хуваахан 2x-ийн 5 зэрэг. Энд бас x-үүд маань илүү байгаа учраас ижил байгаа учраас хураачихъя. Хариу нь 2y үрчгэн 5 үрчгэн 1-ээс асхан 2x. 2 5-ийн 10 y гээд үржүүлээ бичиж болно шүү хүүхдүүд. 19x-ийн 4 зэргийг хуваахан 9a. Хуваахан a. За энэ a гэдэг маань 1-ний a гэж бичиж болно. За тэгээд эхний бутархайгаа хэвээрнэ. Хоёр дахь бутархай хүртэр хуваарийн байрыг солиод үржүүлье. 19-ний x-ийн 4 зэргийг нэгээр үржүүлбэл 19-ний x-ийн 4 зэрэг 9a-гаар үржүүлбэл 9a квадрат болно. За 3 дугаар жишээ. X квадратаас асхан 2x хасхан 3. X квадратаас асхан 3x нэмхэн 2. Хүртэр хуваар маань квадрат 3 гишүүнт байна. Мэдээж өмнөх алдаатай жишээнээд x квадратыг x квадратад x-ийг x-д хурааж хизээж болохгүй гэдгийг хүүхдүүд маань одоо ойлгосон байх. Квадрат 3 гишүүнтэй бүлэглэх аргаар үржигдэхүүн задлаа. Нэмэх 2x гэдгийг хасах x дээр нэмхэн 3x. Хасах 3x-ийг хасах x-ээс асхан 2x гэж задлаа. За дараагийн удаа
эхний хоёр гишүүнээс x гэсэн ижил үржүүрийг хаалтны өмнө гаргачвал x-ээс асах нь 1 болтно. Арын хоёр гишүүнээс 3 гэсэн ижил үржигдэхүүнийг хаалтны өмнө гаргавал x-ээс асах нь 1 болтно. Хуваараас нь эхний хоёр гишүүнээс x-ийг хаалтны өмнө гаргаад x-ээс асах нь 1. Энд 2 гэсэн ижил үржүүр байгаа учраас 2-ыг хаалтны өмнө гаргачвал x-ээс асах нь 1. Хаалтны өмнө хасах тэмдэг байвал энэ тэмдэг эсрэгээрээ солигдож байгаа. Хараарай. X-ээс асах нь 1 гэсэн ижил үржүүрийг хаалтны өмнө гаргачвал x дээр нэмэх нь 3 болтно. X-ээс асах нь 1-ийг хаалтны өмнө гаргалаа. X-ээс асах нь 2 болтно. За x-ээс асах нь 1, x-ээс асах нь 1 гэсэн ижил үржүүр байх учраас хураалаа. X дээр нэмэх нь 3-ыг хуваах нь x-ээс асах нь 2. Сурах бичгийн 25 дугаар дасгал. За сурах бичгийн 50 дугаар нүүрэнд байгаа бодлогыг оруулсан байгаа. 19-с 20 дугаар бодлогыг бие дааж бодоорой хүүхдүүдээ. Та нартай амжилт хүсье.